Өдрийн мэнд дурсамж дараатай байна. За энэ удаагийн уншлагаар би та бүхэндээ 4 карт бэлдсэн. 1-р карт, 2-р карт, 3-р карт, 4-р карт. За тэгээд энэ удаагийн уншлага маань тэр хүн бит хоёрын урд насны амьдрал. За дээрэс нь ямар харилцаатай байсан. Энэ амьдралдаа бит хоёр яг яах гэж учирсан. Дээрэс нь энэ амьдралдаа юу сурах, ямар зорилготой гэдгийг бас хэлж өгнө. Нэлээд том уншлага байгаа. За та бүхэн маань энэ 4 картаас өөрт хамгийн их татгч картаа сонгоод тэр хүнээ бодоод сонголтоо хийгээд тухайн группээ хүлээн авсансаарай. Нэгдүгээр бүлгийн маань уншлах хэлэхэд бэлэн болсон байна. За одоо бүгдээрээ гол картаа сонгож авцгаая. Энэ гол картаараа та бүхнийхээ өнгөрсөн амьдралын ерөнхий мэдээллийг авна. За энэ үзээр болохоор би тэр хүний таны бодож буй хүний өнгөрсөндөх одоо таныг их бодол ямар мэдрэмжтэй байсныг энэ үзрээр харцгаая. Энэ хөзрөөрөө болохоор таны тэр хүнийг гих өнгөрсөндөх сэтгэлийг ямар мэдрэмжтэй байсныг энэ хөзрөөрөө үздэхээ. Үй. Энэ хөзөр маань болохоор дандаа дотроо үхтэй байдаг. За тэгэхээр тухайн амьдралд өнгөрсөндөгт амьдралд танд болон тэр хүнд юу гэж бодож исэн, яг ямар мэдрэмжтэй, дээрээс нь энэ харилцааны талаарх хэрэгтэй байсан, хэрэгтэй өвгнийг энэ картаас одоо хэлээд сонгож авцгаая.
ширэн дээр маань багтахгүй байгаа болохоор ингээд хуваагаад тавьчихъя. За нэгдүгээр бүлгийн маань картууд бүгдийг нь ширэн дээр багтаагаад тавьчлаа. За гол картууд маань болохоор Eight of Swords байсан. За тэгэхээр ер нь л энэ харилцаанд маш их зүйлийг боддог, маш их одоо юм бодлын хэд их өөрийнхөө бодолд төөрсөн тэ нэмэгтэй тал бол яг тийм байсан байдалтай харагдаж байна. За тэгээд гол товч ер нь ингээд картуудаа харахаар энд зоосны хаан дээрэс нь импресс гараад ирсэн байна. Тэгэхээр ерөөсөө нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань одоо төлөөлөл 2 карт энд гарч ирсэн байна. Эрэгтэй тал нь бол зоосны хаан, эмэгтэй тал болохоор импресс байсан байна. За тэгэхээр надад болохоор яг урд насны уншлаган дээр ийм төсөөлөн бодох чадварыг одоо ажиллуулахад магадгүй надад одоо энд ингээ гарч ирж байгаа юмнуудын картуудаа харахаар нэгдүгээр бүлийг сонгосон хүмүүс маань яг нэг ийм хаан хатан шиг тэ хаан хатан магадгүй байсан гэмээр яг нэг тийм мэдрэмж айгүйх төрж байна. Урд насандаа магадгүй одоо хаан цэцэглэлийн үед ч гэдэм үү те нэг жижиг хот мужийн нэг захирагч ч гэдэг юм уу. Айгүй тийм өндөр албан тушаалт хоёр хүний харилцаа харагдаж байна. За тэгэнгүүт мэдээж эрэгтэй тал эмэгтэй талаа те ингээд хамгаалдаг, дээрэс нь мөнгө санхуугаар тэтгдэг ч гэдэг юм уу те яг ингээд нэг ажиллаа ингээд хийдэг эрэгтэй хүн. За тэгэнгүүт эмэгтэй хүн болохоор эмэгтэй тал нь болохоор маш их юм гэр бүл амьтай те үр хүүхдээ хамгаалсан, ар гэрээ те зохицуулсан. За ер нь бол нэг эрэгтэй одоо арталд асаалттай танк шиг гэдэг шиг яг нэг юм эмэгтэй байсан байна. За тэнгуут яхаа аргагүй нэг юм хаахтан ч гэдэм үү те яг нэг юм хосууд байсан харагдаж байна. За тэгэхээр эмэгтэй тал бол маш сайн ээж, маш сайн хатан, маш ухаантай, ийм ариухан, гэгээлэг те. За тийм эмэгтэй байсан. Тэгвэл эрэгтэй тал нь болохоор илүү ийм тогтвортой, буурсуртай, за алсын хараатай те. За нэг тийм эрэгтэй хүн байсан байна. За тэгэнгүүт энэ та хоёрын маань харилцаа яг юу болоод яасан бэ гэхээр за та хоёр бол нэлээд ийм аль нь ганцаардмал ч гэдэм үү эсвэл нэг юм дутуу зүйлээс те юм оргүй хоосонгоос одоогийн энэ өндөрлөгт хүрч чадсан хоёр хос байна. Урд насандаа. Магадгүй одоо энэ насандаа ч гэсэн та хоёр маань яг нэг юм оргүй хоосноос өдий зэрэгтэй ч гэдэм үү те маш их зүйлийг бүтээх потенциалтай одоо боломжтой тийм хүмүүс хосууд харагдаж байна. За тэгээд ийм аль нь хоёр талд ганцаардсан, дээрээс нь маш их одоо нэг юм хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулсан, биеийнхаа төшиг тулгуур нь болоод те ингээд туулаад өдий зэрэгтэй ийм мундаг одоо хаан хатан болтлоо өсөж дэвчиж чадсан. За өөрсдийнхөө цамхыг барьсан. За тэгээд ингээд үр хүүхдээ те ард орлонооч гэдэг юм ингээд тижэн тэтгдэг айгүй юм мундаг бие биенээ гэсэн үнэхээр бүр нэг юм төлөвшсөн хосууд шиг бол харагдаж байна. Яг ингээд үзэх өстой зүйлээ үзээд те шууд ингээд хаан хатны ширээнд ч гэдэг юм уу шууд ингээд бэлэн ирэх мэдлэлтэй төрөөгүй яг л ингээд байхгүйгээс нь байх хүртэл нь ингээд бүгдийг ингээд хамт тулсан маш юм тогтвортой харилцаа харагдаж байна. За тэгээд яг энэ урд наснаас одоо энэ үед та хоёрын маань учирсан шалтгаан бол ерөөсөө нэг юм тохиолдол ерөөсөө биш. Учрал ч гэдэг юм уу те нэг юм зөрөөд өнгөрсөн ийм тавилан биш. Ерөөсөө л та хоёр анханасаа урд насандаа те аль нь хоёр талтаа боддог байсан. Эсвэл магадгүй хоорондоо гэрээ исэн ч гэдэг юм уу те. Хэрвээ би дахиад те дараачийн амьдрал гэж байдаг бол би яг энэ хүнтэй л дахиж суумаар байна гэж аль нь их бодож хүсэж тэмүүсний үндсэн дээр одоо энэ орчинд одоо энэ удаагийнхаа амьдрал дээр та хоёр маань ингээд учирсан. Тэгэхээр ерөөсөө энэ бол нэг юм хувь одоо зүгээр нэг энгийн учрал гэхээсээ илүү бүр яг ингээд өөртөө хүссэн, өөртөөх нь одоо төлөвлөсөн ч гэх юм уу, өөртөө ингээд гэрээ байгуулсан ч гэх юм уу те. Яг нэг тийм харагдаж байна.
За би дараа төрөлтөд заавал энэ хүнтэй суун, заавал энэ залуутай суун гэдэг юм уу. Тэ нэг тийм бодол ингээд хүнд төрөх хэмжээний одоо бие биендээ итгэдэг, бие биендээ хайртай тийм хосууд байсан байна. За тэгэнгүүт ерөөсөө маш ингээд урт хугацаанд ингээд хамт жаргал цовлонгоо туулаад ингээд өндөрлөг дээр очисон хэрнээ яг тэр өндөрлөг дээрээ бас удаж чадаагүй. Удаан одоо ингээд насан эцэслэх хүртлээ те ингээд хамт байж бол чадаагүй. Магадгүй нэг 30 гараа ч юм уу 40 ч хүрэхээ өмнө ч гэдэм үү те ингээд хамт байх хугацаанд тэгээд нэг удаагүй одоо салсан саринсан. Гэхдээ тэр нь маш юм одоо гинтийн салалт байсан. Магадгүй өвчин зовлон ч гэдэм үү те дайн дажин ч гэдэг юм уу. Яг ингээд нэг юм өхлийн үзүр бас ингээд таавартай зэрэгцээд гараад ирсэн. Тэгэхээр ерөөсөө аль аль нь энэ зүйлийг болно гэж төсөөлөөгүй байж итл ингээд гинтийн те ерөөсөө ингээд төсөөлөөгүй зүйл нь гинт болоод ирсэн. Бүр ингээд амьдралын те өдий зэрэгтэй босгосон бүх зүйл нь ингээд нуран унсан харагдчихээн. За тэгээд магадгүй тийм болохоор яг нөгөө өөртөөхөө хүснээр насан эцэслэх хүртлээ те ингээд өвөө эмээ болтлоо ч гэдэм үү ингээд удаан амьдарч чадаагүй учраас те яг ийм элбэг хангалуун ч гэдэм үү яг энэ үе дээр очиод нэг удаагүй байхдаа салж хагцсан учраас за тэгвэл дараагийнхаа амьдрал дээр заавал ингээд урт удаан хугацаанд те эмээ өвөө болтлоо ч гэдэм үү ингээд бүх цаг үед хамт байхын одоо хүсээд аль аль нь хүсээд магадгүй та хоёр маань энэ орчлон дээр яг ингээд нэг юм өөртөөхөө хүсснээр ингээд учирсан тий яг юм хүслийн дагуу гэрээний дагуу ч гэдэг юм ингээд уулзсан харилцаа харагдаж байна. Үнэхээр одоо тий бүр ингээд үнэхээр биеиндээ хайртай тий одоо энэ ингээд two of cups гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ буруу хараад гараад ирсэн гэхлээр яг үнэхээр нөгөө үнэхээр биеиндээ хайртай ингээд уулзраад тий ингээд гэр бүл үсгээд ийм тийм болсон хэрнээ яг нөгөөтг нь ингээд бүрэн гүцэд сэтгэл ханамжтай байхгүй. Яагаад тэгэхээр зүгээр гинтийн байдлаар салцсан учраас тэр нэг айгүй юм харамсалтайгаар аль алинд нь тэ айгүй юм харамсалтай байсан болохоор магадгүй одоо нөгөө кинон дээр гардаг шиг нэг дараа төрөл хойд төрөл гэж байдаг бол хоёулаа тэр үедээ тэ хамт ингээд заавал учрыг шуулцсан шүү гэдэг юм уу тийм зүйл ингээд урд насандаа хийсний үндсэн дээр та хоёр одоо ингээд учирсан. Тэрнээс биш одоо юу гэдгийг зүгээр нэг учрал эсвэл зүгээр нэг одоо бие биенээсээ юм сурах ч гэдэг юм уу те яг нэг тийм мэдрэмж бол ерөөсөө алга. Та хоёр бүр ингээд үнэхээр бүр ингээд те биеинтэйгээ хамт ингээд байх учиртай байх ёстой гэдгээ өөртөө эрэгтэйч тэр эмэгтэйч тэр гэдгээ мэддэг тийм харилцаа байсан байна. Одоо ч гэсэн магадгүй ихэнх одоо үдсэж байгаа хүмүүс маань одоо болцох тий үерхэгч гэдэг юм уу тийм төвшнөөс арай илүү одоо нэг юм доктор сууршилтай харилцаанд орсон хүмүүс магадгүй нэгдүгээр группыг сонгосон байж магадгүй. За тэгэнгүүт тэр үедээ эрэгтэй хүнийх нь эрэгтэй тал нөгөө одоо таны бодож байгаа тал ер нь бол яг энэ урд насандаа болон одоо тий ямархуу мэдрэмжтэй урд насандаа ер нь бол танд ямархуу мэдрэмжтэй байсан бэ гэхээр урд насандаа таны бодсон хүн маань маш их одоо алсын хараатай тий үнэхээр нэг юм юмыг сайн төлөвлөдөг тий ингээд маш юм эрч хүчтэй зоригтой тийм үү тий маш их юм дайчин маш их ухаантай яхааргүй нэрэл үнэхээр ингээд нэг улс орон ч гэдэг юм удирдахаар тийм авиас чадвартай хүн байсан байна. Маш их юм эрч хүчтэй алсын хараатай тий тэгэл дээрээс нь бас их үйл хөдлөлөө хурц үйл хөдлөл гүйлгээ ухаан ч тийм логик сэтгэлээ айгүй хурц тэгэнгүүт яг тэрнийхээ хажуугаар танд өгдөг сэтгэл маань ч гэсэн сэтгэл нь тэр романтик байдал нь ч гэсэн ийм зөөлөн магадгүй одоо ингээд улс орон захирч явах үедээ ч гэдэг юм уу тухайн үедээ жоохон ингээд бусад хүмүүстэй ч гэдэг юм уу ингээд нэг юм жоохон хурцтай ингээд ханддаг байж болох ч гэсэн танд ерөөсөө тэгж хандаж чаддгүй. Танд ингээд бүр ингээд нөгөө 75-аараа бууж өгнө гэдэг шиг бүр ингээд маш юм зөөлнөөр бүр ингээд таныг ингээд хайрладаг. Маш юм уйхан ингээд ийм зангаа танд ингээд харуулдаг тийм хэрэгтэй юм байсан байна. Тэгэнгүүт таныг болохоор маш юм дулаахан мэдрэмжтэй таныг харахаараа ингээд бүр ингээд тэг ингээд нар гэж байгаа юм шиг маш юм дулаахан энергийг танаас авдаг. Дээрэс нь таныг маш их юм одоо бүтээгч одоо
Тэгээ заавал ингээд хаана одоо өөрх нь хажууд байгаа учраас ингээд нэр алдарч гэдэг юм уу те ингээд нэг юм баян цатгалан гэдэг юм уу ийм байгаа биш. Зүгээр л өөрөө бүх зүйлийг бүтээж чадах үз. Маш юм авьяастай, хүчтэй, чадaltaй те маш юм одоо нөөц бололцоотой гэдэг юм уу бүр ингээд үнэхээр таныг бүр ингээд биширдэг байсан харагдчихээн. Та бол энэ хүнд бол ээж шинж гэдэг юм уу тийм дулаахан энерги мэдрэмжийг төрүүлдэг. Дээрээс нь гэр бүлээ ингээд тэтгэгч эмэгтэй хүн баахгүй ерөөсөн импресс гэдэг чинь маш юм ариухан бүх ингээд хүч чадал нь өртөнд байдаг хэрнээ. Ийм уян зөөлн налархай те эмзэг мэдрэмтгий дээр тэгсэрнэ яг хүчтэй үедээ маш хүчтэй занг гаргадаг, чадварыг гаргадаг. Итгэхдээ та хоёр хоорондоо бол маш юм зөөлөн аль нь ийм зөөлөн харилцаатай. Магадгүй одоо энэ амьдрал дээрээ ч гэсэн та хоёр маань бие биендээ ингээ нэг ширүүн хэлж чаддгүй ч тийм үү те. Бүр ингээд их ширүүн харцгаас ингээд хайрн те ингээд гомдчихгүй дээ ингээд аль нь бие бинийгээ гомдоохоос ингээд амир айдаг те. Ингээд биендээ бүр ингээд хатуу өгч хэлж чаддгүй магадгүй. Тийм зөөлөн аль нь ерөөсөө биендээ айгүйх зөөлөн ханддаг харагдчихээн. За тэгэнгүүт тэрний маань одоо сайн тал нь мэдээж те ингээл хэрүүл маргаанаас айлуулах ингээд аль нь буулт хийдэг ч гэдэм юм уу. Дээрээс нь бие биенийхээ ингээд сэтгэлийг их ойлгодог ийм боловч зарим тал дээр аль нь жоохон бие бинийгээ аль нь өөрийгөө илэрхийлэх тал дээр жоохон хаалттай гэж магадгүй. Тэ ингээд энэ хүн маань надад ийм зөөлөн ханддаг, ийм сайхан ханддаг гэдгийг мэддэг учраас яг өөрөө яг тухайн процесс ч тийм ямар нэгэн процесст ингээд илэрхийлж тэг ингээд уурлах үедээ ингээд яг бүрэн хэмжээнд ингээд уураагаа ташлуулад ч тийм үү ингээд хэлэх ёстой зүйлээ бодож байгаа зүйлээ хэлж чаддгүй бас нэг юм сул талтай байж магадгүй. Тэгэхээр өнгөрсөнд ийм байс, урд насндаа ийм байсан учраас магадгүй энэ насндаа та хоёрын маань сурах ёстой зүйл нь бие биендээ үнэн ч хандах тэг бодож байгаа зүйлээ нууж хаалгүй илэрхийлэх. Тэгтээ мэдээж одоо юу гэдэг муудалцаад ах гэх бол хэлээгүй им зөөлөн аргаараа тэгтээ ингээд өөрөө юу мэдэрч байгааг ямаараагаа хүсэл зорилгыг хэлэх. Дээрээс нь одоо энд эрэгтэй тал дээр Seven of Swords гараад ирсэн. Тэгэхээр ерөөсөө магадгүй эрэгтэй тал нь маш их зүйлийг нуудаг. За тэр нь одоо юу гэдгийг эмгтэйгээ гомдоохоос тэ шаналлахаас ч гэдэм үү. Тэгээд ингээд дотгошоогоо жоохон төрлийн эрэгтэй хүн байсан харагдаж байна. Би л өөрөө одоо ингээд бодолтой ингээд өөрөө жоохон шаналждаг. Өөрөө ингээд дотгошоогоо нэг гадагшаага ингээд юу мэдэрч байгаагаа яаж байгаа хийж байгаагаа хэлэх дургуйч гэдэг юм а тийм. Нэг тиймэрхүү байсан харагдаж байна. За тэгэнгүүт энэ болохоор Three of Cups гараад ирсэн. За тэгэнгүүт магадгүй та хоёр маань ийм бүр юм багын найзууд ч гэдэг юм уу. Ингээд багаасаа тийм ингээд хамт өсөөд, хамт ингээд хөгжөөд, хамт ингээд ус гүрэнг байгуулсан ч гэдэг юм уу тийм ингээд гэр бүлээ ингээд зохицлоосон тийм багын бас харилцаатай өнгөрсөндөх дурсамжтай ч гэдэг юм уу. Тиймэрхүү бас харилцаатайгаар урд наснда анх танилцж исэн хоёр хүн бас байх магадлалтай. За тэгээд за бүр эсвэл ингээд одоо жоохон сөргөөр нь хэрвээ тайлбарлах юм бол та хоёр маань мэдээж бүх зүйл нь юм байсан ч гэсэн та хоёрын салтын шалтгааныг би ялж хэлсэн шүү дээ. Их гинтийн салалт байсан. Бүр ингээд огцом төсөөлж байгаагүй ч гэдэм үү. Тэнгүүт яа тийм урд амьдрал гэдэг утгаараа хэдэн онд тийм маш дээр үеийн зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр та хоёр маань ингээд өвчин зовлон аль нэг нь нэр өгдөг ч тийм үү. Эсвэл дайнд ажинж болдог нэг нь явдаг ч юм уу тийм. За эсвэл одоо энэ Seven of Swords, Three of Cups гарч ирсэн учраас магадгүй эрэгтэй талд эмэгтэй хүнтэй холбоотойгоор бас 3 дахь читгээд шид юм уу тийм зүйлээс болоод огцон бас салсан байх бас нэг магадлалтай. Энэ бол яг нэг сэв үлбэр гэх юм уу да. Тэгэхээр ер нь бол миний энэ их одоо та хоёрын энэ энергиудээс харахад бол энэ бол бас нэг юм жоохон цөөхөн хүмүүст л тэгээ цөөхөн хүмүүсийн маань урд амьдралд байсан тохиолдсон баг. Тэрнээс биш яг ингээд бусад өдрүүдэд ч гэдэм үү ингээд харахад бол яхаа аргагүй бүр ингээд бие биендээ заяагцсан гэмээр хосууд байсан харагдаж байна. Ийм тогтвор сууршилтай тий аль нь одоо үүрэг хариуцлага маш ухамсарлсан тийм харилцаа. Магадгүй одоо энэ амьдралдаа ч гэсэн та хоёр яг нэг тийм харилцаатай байдаг баг. За тэгэнгүүт энэ баруун талд болохоор би таны энэ хүнийг тухайн үеийн мэдрэмжийг бас харсан. Тэгэнгүүт хамгийн түрүүнд world үзэр маань гараад ирсэн. Тэгэхээр ерөөсөө энэ эрэгтэй хүн бол таны хувьд бол ерөөсөө л ертөнд дэлхий те бүх зүйл нь байсан.
энэ эрэгтэй хүн энэ эрэгтэй хүнийг та харахаараа маш их одоо ингээд дүүрэн затгалан мэдрэмжийг авдаг, сэтгэл хангалуун байдаг. Тэгэнгүүт энэ хүн магадгүй ингээд таныг орхих ч гэдэм үү те, таныг байхгүй тийм үеүүдэд та ингээд маш их юм ганцаардлыг мэдэрдэг. Тэгэхээр ерөөсөө энэ хүн маань яхаа харахгүй л нэг те ингээд нэг наашаа цаашаа айгүйх явдаг те, ингээд магадгүй ингээд айн ч гэдэм үү те, ингээд нэг юм наашаа цаашаа явах айгүйх ажилтай. Тэгэнгүүт яг ирсэн үед нь та маш их ингээд өөрийнхөө маш их юм аз жаргалаар дүүрэн байдаг. Тэгэнгүүт явсан үед нь та маш их ганцаардлыг мэдэрдэг. Байхгүйд нь маш их юм ганцаардлыг мэдэрдэг. Та одоо магадгүй энэ ертөнцийн ч гэсэн энэ хүнийг уулзаал те гэр гэртээ харих болохтой ч гэдэг юм уу ингээд байхгүй гараа явсан хаагуурч гэдэг юм уу. Айгүйх юм ганцаарддаг. Тэр хүнийг айгүйх боддог. За тэгээд Hanged-Man дээрэс нь Knight of Swords маань бас доош гараад ирсэн. Тэгэхээр та зүгээр л тухайн үедээ урд насандаа энэ хүнийг дайнд яваад те ингээд бусад одоо улс оронг одоо ингээд эзлэх гээд те вант улсууд дээр ингээд явсан үед нь та бол зүгээр ингээд хүлээхээс өөр ингээд боломж надад байхгүй те хүлээхээс өөр арга надад байхгүй гэсэн одоо байрталтай ингээд хүлээж идэг байсан. Өөрөө одоо хүсэл зориг гэдэг юм уу те тэр зүйлийг ингээд одоо хэрэгсгүй болгоод хүлээж авахгүйгээр угаасаа тааж одоо ингээд хатан нэмчин те тэр улсаа ингээд хаан байхгүй үед та ингээд толгойлох хэвээр дээрээс нь гэр бүл гэж байгаа хүүхэд те тэр зүйлээ ингээд та өөрөд хижээж тэтгэх ингээд үүрэгтэй учраас үүрэг хариуцлагынхаа хүрээнд ингээд тэр хүнийхээ ингээд тэр хүнийг ингээд сансан ч гэсэн тэг ганцаарсан ч гэсэн эндх одоо үүрэг хариуцлагаа ерөөсөө ингээд мартдаггүй яг ингээл туулах хэвээр те хийх хэвээр зүйлээ ингээ хийгээ явж исэн харагдаж байна. Дээрээс нь та маш их одоо юу гэдгийг энэ талд ингээд сайн ихнэр, сайн ээж ч гэдэг юм уу те ингээд ийм боловч бас нэг талаараа жоохон ийм хувийн амбицаа жоохон энэ гэрлэлт гэж гэдэг юм уу энэ зүйлийн энэ гэр бүл те энэ хариуцлагаасаа болоод жоохон хувийн их ашиг ч гэдэм үү хувийн амбицаа жоохон одоо хоошин тавьсан эхлээд номер 1-т гэр бүл ч гэдэм үү те эхлээд номер 1-т хүүхдүүд маань ч гэдэм үү тэгэнгүүт одоо энэ амьдрал дээр ч гэсэн магадгүй та бас яг тийм хандлагатай байж магадгүй хувийн одоо ашиг те хувийн одоо амбиц миний ажил төрөл ч гэдэм үү карьер ч гэдэм үү тиймэрхүү зүйлээсээ илүү эхлээд төрүүлээд гэр бүлээ боддог. Тэгэнгүүт энэ бол ерөөсөө таны угийн л одоо ийм өгөгдөл маань та өөрөө ингээд тижээж тэтгэгчтэй ингээд нэг ийм гэр бүл амтай хүн гэл нэг тэгдэж штэ. Яг тэр шиг тийм эмхтэй хүн байсан. Магадгүй одоо та ч гэсэн яг тийм хэвээр байх. За тэгэнгүүт та ч гэсэн ерөөсөө л энэ эрэгтэй хүнд энэ нөгөө талтаа энэ хаандаа ч гэдэг юм уу. Үнэхээр сэтгэлтэй бүр ингээд хоёргүй сэтгэлээр та хоёр ингээд би ингээд хайрладаг. Тэгээ тэр нь одоо юу гэдэг ямар нэгэн атгах муу санаач гэдэг юм уу тийм зүйл ерөөсөө байхгүй яг ийм цэвэр ариун маш зөөлөн ихрээ тийм хайраар би нэгэ хайрладаг байсан харагдаж байна. За тэгээд High Priestess бас хөзөр маань гараад ирсэн. Тэгэхээр та бол угаасаа маш юм зүүн совин өндөртэй. Дээрээс нь энэ харилцаан дээр маш их юм инэрэнгүү өөрийгөө дотоод хоолой сонсон. Би угаасаа л энэ хүнтэй уулзах хэрэгтэй. Би угаасаа л энэ хүнтэй те ингээд алс ирээдүг харж гэдэг юм уу. Угаасаа л тэрийг ингээд мэдчихсэн. Магадгүй та одоо энэ амьдралдаа энэ хүнийгээ харахаар бас яг нэг тийм мэдрэмжтэй төрдөг байж магадгүй. Би энэ хүнтэй л угаасаа суух байсан. За би энэ хүнтэй л угаасаа сууна те уучлах хэрэгтэй байсан гэдэг юм. Энэ хүнтэй холбоотой зүүн совин танд маш өндөр байсан. За тэгээд Knight of Ten of 10-ын саваа манаас доошоо хараад гараад ирсэн. Тэгэхээр энэ хүн ч гэсэн одоо ингээд маш их одоо ингээд алсын хараатай ч гэдэм ингээд ажил төрөл ихтэй байсан шиг та ч гэсэн та бол ингээд те бас ингээд гэртээ зүгээр суугаагүй гэдэм ордондоо зүгээр суугаагүй та ч гэсэн маш их юм сэтгэлийн болон бие махбодын бас юм айгүйх юм шаналл байсан харагдаж байна. Угсаа яач утсан те нэг бүхэл бүтэн улс орон удирдна гэдэг чинь бас тийм амар зүйл биш үү дээ. Тэгэхээр аль нь одоогийн амьдрал дээр ч гэсэн та хоёр маань тэгээ аль нь одоо ингээд ажил төрөл гэдэг юм уу магадгүй одоо нөхрөд нь найз залуу ингээд ажил гээл явцдаг те тэгэнгүүт ингээд ар гэрийн ажлыг та зохицуулдаг ч гэдэг юм уу те за тэрүү талаараа бас айгүй адилхан одоо ингээд төстэй бас байж болно. За тэгэнгүүт та тэгтээ ерөөс ингээд аль нь л хоёулаа ингээд
одоо хүн болгоны л гэх юм уу өөртөөхөө ингээд туулж чадах зовлон гэж тийм үү шаналлыг ингээд мэдэрч явж байгаа хэрнээ зүгээр л нийлхээрээ хамт байхаараа тэр зүйлийг мартчихдаг. Зүгээр л бүр ингээд биеийнхээ хорвоо ертөнцөнд биеийнхээ одоо ирээдүйн байхаар тэгж заяагцсан. Нэг яг тийм мэдрэмжил надад бүр амар онцгой төрөөд байна. Тэгэхээр ерөөсөө урд насандаа болон энэ насандаа та хоёр маань урд насныхаа ингээд биелүүлж чадаагүй тэр урт удаан хугацааны харилцааг энэ насан дээрээ биелүүлэх гэж уулзсан. Урд насандаа хийж чадаагүй зүйлээ энэ насандаа ингээд хийхийг одоо хүссэн. Илүү урт удаан хугацаанд илүү хамт байхын тулд ерөөсөө энэ насандаа уулзсан нар харагдчихээн. Маш их юм ирээдүгөө бүр ингээд тэ төлөвлөсөн байтал тэрний төлөвснөр болоогүй учраас заавал тийм одоо магадгүй ингээд эрэгтэй ч гэдэг юм уу тэ ингээд өөхийнхөө өмнө заастаа нэр дараа төрлөж байдаг бол тэ хоёлаа заавал ингээд намайг чи заавал одоо нөхрөө болгоорой чи заавал намайг их нэрээ болгоорой ч тийм үү те яг нэг юм аман нэг тийм кинонд дэр гардаг шүү дээ бүр яг нэг тийм л мэдрэмжтэй ийм амар их юм хайр мэдрэгдэжээ. За тэгээд энэ юутай тухайн урд настай холбоотой би 3 хөзрөөс сонгосон. За тэгэнгүүт энд амьдрал бол бэлгээ гэдэг ийм хөзөр гараад ирсэн. Яах аргагүй та хоёрын хувьд бол ингээл амьдрал үнэхээр бэлэг байхаар тий харагдчихл байна л та. Яагаад гэвэл ингээд бүх зүйлийг өөрсдийн гараар босгосон. Өөрсдийн гараар тий ингээд үр хөвгстэй болсон. Ингээл бүх зүйл ингээл хариуцлага маш юм доктор суршилтай хүмүүс харагдаж байна. За тэгэнгүүт Life is Gift гэдэг карт маань болохоор үг нь за тэгэхээр ерөөсөө амьдрал чиний төлөө ингээд өрнөдгөө. Тиймээс ерөөсөө өдөр бүрийг ингээд үр бүтээлтэй өнгөрүүлээд дээрэс нь өөртөө үнэнж тэ амьдралаа одоо бүрэн дүрэн ингээд өнгөрүүлэх ингээд боломжийг ингээд ашиглах хэрэгтэй. Амьдрал бол ингээд бэлэг учраас бүх цаг үеийг мэдэрч бүх цаг үеийг ингээд тултал нь ашиглаа гэдэг хөтөр гарсан байна. За тэгэнгүүт энд болохоор бити божог don't give up гэдэг хөтөр байна. За тэгэнгүүт энэ хөзөр маань болохоор за тэгэхээр энэ хөзөр маань болохоор амьдралын одоо нөгөө нэг хамгийн сайхан мөчүүд нь зарим нь одоо хүнд хэцүү цаг үед одоо яг тэр хүнд хэцүү цаг одоо үнэхээр ингээд хэцүү цаг үед болон тэрний дараа ингээд тохиодгоо. Тийм болохоор итгээрээ бити бууж өгөөрэй гэдэг хөзөр байна. Тэгэхээр ерөөсөө энэ хөзөр маань та хоёр айгүй их хүнд хэцүү цаг үеийг ингээд альтрон туулсан гэж хэлсэн шүү дээ. Аль нь ганцаардаг шиг тийм өмнөх санхүүгийн хувьд ч тийм үү тийм. Ийм дутагдaltaй цаг үеэд та хоёр ерөөсөө л бууж өгөөгүй гэдэг тохиогийн одоо байд. Тэнгүүд та хоёр ингээд хаан болцсон, хатан болцсон. Яг энэ үед болохоор амьдрал бол бэлэг шүү. Бүх цаг үеийг мэдэж амьдраарай, тийм мэдэрч амьдраарай, үр бүтээлтэй өнгөрөөрэй гэдэг нь та хоёрын хугацаа магадгүй урд насандаа айгүй богинохон байсан учраас цаг минут тутамыг ингээд мэдэрч өнгөрөх ёстой байсан тийм. За тэгээд за энд за энэ оролцох гэх юм уу? За бич the world lives here but nothing the world is rich and so on. За тэнгууд за ингээд санаа бодолч гэдэг юм уу тийм зүйлийг ерөөсөө ингээд эрх мэдэлтэй андуурч болохгүй. Тэгээд дэлхийгээс одоо ингээд шаардах эрх одоо ингээд хит их юмд ингээд юу яах юм бол эрх мэдэлт одоо ташуурдах юм бол дэлхийгээс шаардах эрх гэдэг юм уу ийм зүйл ингээд байхгүй болоод дэлхий таныг ингээд орхиноо тэг танд юу ч үлдээхгүй дэлхий баян тэгээд таа ч гэсэн баян гэдэг зүйл бас байна. За тэгэхээр яах аргагүй л энэ нэг хоосон хэцүү те аль нь хоёр талдаа ганцаарч ирсэн ч гэдэг юм уу нэг юм нууцтай бүрэн бие нэг одоо энэ талд ч тэр сэтгэлийн хувьд энэ талд ч тэртэй оюун ухааны хувьд ингээд юм дутуу тэ биеиндээ илэрхийлсэн уууд бол байсан. Гэхдээ хорвоо дэлхий бол баян. Тэгээ энэ спорт гэдэг утгаар маань энэс гараад ирсэн юм байна. Сая анзаарлаа. Тэгэхээр ерөөсөө та хоёр маань минут бүрийг
ерөөсөө магадгүй одоо ч гэсэн минут одоо хорон бүрийг ерөөсөө юм хайран одоо зүгээр ингээд оршиж өнгөрөхийг бас хүсдэггүй хүмүүс байж болно. Тэ? Яа тэгэхээр урд насандаа ингээд та хоёрт маань хангалттай цаг хугацаа туулаагүй учраас одоо ингээд ягаад ч мэдгүй айгүйх юм уран зоригтой ч гэдэг юм айгүйх ингээд юм хум хийх гэсэн юм хүсэл эрмэлзэл бас ундардаг. Тиймэрхүү бас байж байгаа байх. Тэгэхээр ерөөсөө одоо энэ амьдралтаа та хоёр маань үнэхээр юм урт хугацааны гэр бүл гэдэг зүйлийг тэгээ хөгшрөөд эмээ өвөө боллоо гэж гэдэг юм уу. Тийм урт хугацааны жинхэнэ одоо нэг юм хайр тэ жинхэнэ юм доктор сууршилтай би юунээсээ одоо зүгээр ингээ байгаа зүйлтэй ингээ сэтгэл хангалуун яг нэг тийм гоё хос болох гэж л одоо энэ харбод учирсан юм шиг надад харагдаж байна. Тэгээд урд наснаасаа одоо сурах ёстой зүйл маань болохоор аль нь ерөөсөө юу мэдэрч байгаагаа илэрхийлэх биенээс юм нуухгүй байх тий. За тэгээд хит их ачаа үүрэхгүй байх. Биенийхээ ачааг ингээд тий хөнгөлөлцөх. Дээрээс нь хүнд хэцүү үеүүдэд бие биентэйгээ хамт одоо жаргал цовлонгоо хуваалцах. За тэгээд эмэгтэй хүмүүс маань болохоор хит одоо би гэдэг юм бас нэг юм бусдын юмд тааруулж биш бас өөрийнхөө ч гэсэн нэг юм амбицийг өөрийнхөө хийх дуртай зүйлийг бас хийж явах. Өөрийгөө жоохон хоёр тавихгүй байх ч гэдэг юм уу. За тэнгууд эртний тал маань болохоор өөрийгөө бүрэн гүйцэд одоо илэрхийлэх эмэгтэйдээ тий юу бодож байгаа ингээд нэг юм угаасаа би дотгошоо хүн ч гэдэг юм уу. Би угаасаа жоохон юм дотгошоогоо ингээд өөрийгөө илэрхийлэх тал дээр жоохон асуудалтай ч гэдэг юм уу. Тийм байгаа бол энэ тал одоо энэ амьдрал дээрээ ч гэсэн тэрийгээ жоохон засах. Нэг тэрнээс биш яг тийм амар тийм ноцтой ингээл те сурах хэвээр зүйл ч гэдэг юм уу. Сурах одоо сурахаас гадна те ингээд биелүүлэх хэвээр даалгавар ч гэдэг юм уу. Урд насаас авсан даалгавар. Ерөөсөө надад тийм юм бас нэг тийм амар тийм зүйл бол ерөөсөө мэдрэгдэхгүй байна. Зүгээр л яг та хоёр үнэхээр учрах хэвээр шүү, учрын шүү гэж өөрсдөө хүссэн. Өөрсдөө хүслээр л яг учирсан хүмүүсийн нэгдүгээр группыг үзэж байгаа юм шиг надад санагдлаа. За тэгээд хоёр нэг иймэрхүү юм шиг байна. Надад бол ингээл нэгдүгээр бүлэг бол яг л хэлсэнчлэн хаан хатан хоёр байхын тулд маш их зүйлийг туулсан, маш их одоо зовлон зүдгүүр те зүйлийг туулсан. Тэгээд тэрнгээрээ бас маш их зүйлийг туулсан. Дээрээс нь маш их алдар нэрч гэдэг юм уу цуутай те юм амжилтанд хүрсэн. Гэхдээ тэрнийхээ хажуугаар аль нь ингээд золиослох хэвээр зүйлүүдэд золиослсон. Гэтэ тэглээгээ тэрэндээ бас тэгж айхтар харамсаал те би хэрэв үнэхээр амар харамсаж исэн бол би өстө энэ төрөлдө дахиж уулзахгүй дахиж энэ хүнтэй л тарахгүй шүү гэдэг юм уу. Нэг тиймэрхүү бодолтой байна шүү дээ. Тэгж яхад тэр золиосон зүйлээсээ илүүтэйгээр зүгээр л биеиндээ маш их хайртай. Биеиндээ маш их үнэнж, биеиндээ одоо маш их татагддаг. Тийм хоёр хүнийг л одоо байсан энэ хөзрүүдээс бол харагдаж байна. За ингээд нэгдүгээр бүлгийн маань уншлага ингээд дуслаа. Дараа чимжлэг хүртэл баяртай. Дурсамж таратайлаа. Хоёрдугаар бүлгийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За энэ өдрөөрөө бүгдээрээ гол картуудаа гаргаж ирцгээе. Энэ өдрөөрөө бүгдээрээ таны бодож байгаа тэр хүний өнгөрсөн дөх дурсамж, өнгөрсөн дөх мэдрэмжийг энэ картаараа бүгдээрээ гаргаж ирцгээе.
яа мэлээ. Эхэлцүүл бодож ирсэн. Эсвэл юус анхаарал төвлөрөхгүй бол. Энэ хөзрөөрөө бүгдээрээ таны өнгөрсөндөх мэдрэмжийг дээрээс нь өнгөрсөндөх бодол ер нь ямар байсныг энэ картаараа гаргаж ирцгээе. За ингээд хөзрүүдэд харах юм бол манай гол хөзөр маань Knight of Cups байсан. За тэгэхээр ерөөсөн энэ нэрхтээ хүн маань тань руу маш их романтик айгүй юм уянгын халилтай ч юм айгүй нэг тийм романтик нэрхтээ хүн эхлээд төрүүлээд таныг ингээд энэ харилцаанд эхлүүлсэн хүн бол эрэгтэй тал байсан байна. За тэгээ энэ харилцаа бол мэдээж маш их юм аз жаргалтай, баяр баясгалантай, бүр ингээд юм сэтгэлийн маш их юм ханамжтай тийм байсан харилцаа байна. За тэгэнгүүт бүр ингээд юм мөрөөдлийн гэх юм уу те ингээд юм хийсвэр төсөөлөл ингээд бүр юм жаргалтай умпсан тэг бүр ингээд юм бодит амьдралаас бүр юм холд авсан юм шиг тийм их одоо мэдрэмж тийм их одоо сэтгэл хөдлөлийг тийм их сэтгэл ханамжийг танд өгч исэн. Дээрээс нь тэр хүн ч гэсэн одоо тийм мэдрэмжтэй байсан байна өнгөрсөн амьдралдаа. Одоо нэг жишээ ингээл нэг гоё шүн орой тэ ингээл гэрийнхэн гадаа ирж болцоол тэ ингээл од мод хараал ингээл тэгдэг шиг ер нь амар романтик дээрээс нь юм хийсвэр тэ маш их юм одоо уянгын халилхтэй тэ маш их юм догтлсон маш их юм мэдрэмжээр дүүрэн ийм харилцаа байжээ өнгөрсөн амьдралдаа. Гэхдээ энд Four of Wands маань бас доошоо хараад гадарсан. Тэгэхээр энэ харилцаа маань ер нь бол яг нэг юм хийсвэр ертөнцөөсөө хийсвэр одоо нэг юм догдолсон те нэг юм бүлгэлсэн энэ одоо зүйлээсээ цаашил үргэлжлээгүй гэдгийг бол энд ингээд харуулж байна. Тэгэхээр ер нь бол ингээд гэр бүл болох ч гэдэм үү те яг нэг юм урт хугацааны харилцаанд бол хүрээгүй харагдчихна. За тэгээд өнгөрсөн амьдралдаа ер нь бол нэг юм магадгүй нэг юм хэдэн сар ч гэдэм үү те тухайн үедээ нэг юм болцож исэн харилцаатай хүмүүс байж болно. Яг нэг юм ихэн үед айгүй их юм догдолтой маш их юм зүрх бүлгэлсэн те тийм одоо мэдрэмжтэй бүр яг ингээд юм диважнд байгаа юм шиг л те амар юм докторгүй те мөрөөдлийн ингээл юм бодит байдлаас бүр ингээд тэсөөр те ингээд нэг юм бодит байдлаас нэг юм зүхтах боломжийг бас та хоёр маань ингээд бие биендээ өгдөг байсан байж болно урд насандаа. За тэгээд та хоёрын тухайн үед одоо ингээд нийцэлтэй ингээд хоорондоо тааш тохирдог байсан зүйл нь болохоор энд Three of Pentacles дээрээс нь энд Eight of Pentacles. За тэгвэл энд бас дахиад Page of Pentacles 3 Pentacles гараад ирсэн байна. За тэгэхээр та хоёр маань магадгүй хамт ингээд
суралцдаг те хамт юм одоо би одоо нэг юм хамт ингээд өсөн дэвжхийн тулд суралцдаг те. Тэгэхээр магадгүй юм урд насандаа хоёулаа хамт юм сургууль явдаг гэсэн юм болов уу? Тэ эсвэл ингээд нэг юм хамт ажилдаг. Та нэг тиймэрхүү холбоотой байсан байж болж байна. За тэгээд нэг нь одоо юу гэх юм нөгөөс маш их зүйлийг сурдаг. За дээрэс нь одоо ингээд хамтдаа амьдралаа бүтээх тал дээр бас айгүйх юм үйл хөдлөл авдаг байсан бас харагдаж байна. За тэгээд яг нэг юм доктортой гэр бүл те нэг юм хорим найрч гэдэг юм уу те нэг юм албан ёсны болох одоо хүртлээ бол ерөөсө хүрч чадаагүй. За тэгээд магадгүй нөгөө нэг юм сэтгэл хөдлөл маш их юм ихтэй бүр ингээд маш их юм тогтолсон ийм мэдрэмжээс яг бодит амьдралаа буух үедээ магадгүй биендээ жоох юм итгэлцэл тэ биендээ нэг юм түшиг тулгуур нь болж чадаагүй байж бас магадгүй харагдаж байна. Ягаад гэвэл нөгөө хит их юм тогтолсон мэдрэмж дундаас яг юм ирээдүгээ хараад тэ арай илүү нэг юм бодит хийсвэр зүйлээс арай бодит зүйл рүү ороход магадгүй аль нэг юм сэтгэл юм хоёрцсон гэх юм уу те нэг юм итгэлтэй байгаагүй байж бас байж болох байгаа. За тэгэнгүүт за одоо энэ гол хөдрүүдийг харах юм бол одоогийн амьдралд болохоор та хоёр маань одоо өнгөрснөөс те өнгөрсөнд болохоор ингээд хийж бүтээгээгүй хамт ингээд хамтын ирээдүг бүтээхэд магадгүй энэ одоо мөнгө санхүүч гэдэг юм уу те ингээд яг нэг тэр үеийн зүйлүүдээсээ болгож чадаагүй. Тэгэнгүүт энэ удаагийн амьдралдаа та хоёр маань ингээд ирээдүгээ хамт босголцоох те ингээд нэг юм уртын харилцааг бас хийх гэрээтэй магадгүй ирсэн байж болно. Яагаад гэвэл энд ингээд Ace of Cups дээрс Nine of Cups ингээд энэд маань ингээд гарч ирсэн гэхлээр амьдралдаа дахин уулзахдаа маш их юм шин хайрын эхлэл те ингээд юм дахиад л нөгөө юм сэтгэлийн баяр баясгалан бие биендээ маш их ингээд догдолсон юм бүлгэлсэн мэдрэмжийг өгсөн. Дээрээс нь нэг юм хайрын мэдрэмжээр бие бинийгээ дүүрэх гэж л одоо энэ одоогийн амьдралдаа бас учирсан харагдаж байна. За дээрээс нь та хоёр маань энэ амьдралдаа би одоо гэдгийг одоо ингээд та хоёр маань учрахтаа магадгүй нэг юм хүнд итгэх итгэлгүй ч гэдэг юм уу эсвэл хүнийг хайрлах нэг юм сэтгэлгүй тиймэрхүү байсан үедээ магадгүй та хоёр уулзсан байж болно. Тэгэнгүүт та хоёр маань биендээ тэг ингээд нэг юм хайр гэдэг зүйл байдаг шүү тэ нэг юм тогтолсон мэдрэмжс байдаг шүү гэдэг юм зүрхийг нь тэг сэтгэлийг нь нээх гэж энэ харилцаан дээр одоо энэ амьдралдаа бас уулзсан байх магадaltaй. Тэгээд яг тэр хайраараа та хоёр маань маш их юм аз жаргалыг тэг ингээд оргилсан мэдрэмжтэй хамт байсан. Одоо энэ ертөнд дотор штэ. За дээрэс нь энэ харилцаа маш их юм романтик. Одоогийн нөхцөл байдалд бол яг л нэг юм өнгөрсөндөх нэг юм романтик энэ эрэгтэй хүний энэ үйлдэлийн зан ерөөсөө ярьлаагүй. Тэр эрэгтэй хүн маш их юм романтик хിവэрээ танд одоо ингээд мэдрэгддэг байх. За тэгэнгүүт энд ингээд Queen of Cups маань болохоор доош гараад ирсэн. Тэгэхээр магадгүй эмэгтэй талаас юм сэтгэлээ дотроо юу мэдэрч байгаагаа тэг ингээд жоохон нуудаг ийм хандлагатай харагдаж байна. За тэгэнгүүт юу гэдгийг би одоо тэр хүнд ингээд бүх зүйлээ ингээд удлаар гаргаад ингээд өгчих юм бол би ингээд хоос үлдчих үедээ тий ингээд энэ хүн миний ингээд нэг сэтгэлээр тоглолцох үедээ би ингээд бүх зүйлээ өгчхөөр тий энэ хүн маань надад яг ингээд эргүүлээд тий энэ сэтгэлийг минь ингээд ойлгох болов энэ хүн ингээд ихэнх үедээ л ингээд романтик цагийн жагаал тий би яг ингээд сэтгэлээ нэг ч юм уу энэ хүн намайг хаяа явчих бол яах бол ч гэдэг юм энэ эмэгтэй талаас маш их юм айдастай дээрэс нь юм сэтгэлээ жоохон барьсан нэг иймэрхүү байдал бас жоохон ажиглагдаж байна. За тэгэнгүүт та хоёр маань одоо энэ амьдралдаа яг дахин уулзахдаа ягаад ч юм та хоёр ийм өмнөх насанд таарсан мөрөөдлөө нэг юм боддоор амьдруулах боломжтой үед ингээд уулзж байгаа. Тэгээд та хоёрын
одоо урд насны амьдралаас илүү энэ насны амьдрал маань илүү хэм үнэнч, дээрэс нь арай илүү юм бодит, тэ дээрэс нь юм хамтдаа ингээд зүйлийг босгох, тэ хамтдаа ингээд сурч хөгжих энэ тал дээр одоо ийм зорилготой бас байж магадгүй. За тэгэнгүүт нэг юм эмэгтэй талаас жоохон ингээд хүн хайрлахаараа магадгүй урд насандаа энэ харилцаан дээр өөрийгөө их айгүй хэм золиослж исэн. Тэгээ маш хэм сэтгэлийн шарахтай байсан байж магадгүй. Ер нь бол тэрнээсээ болоод одоо энэ харилцаанд одоо энэ дахин учрахтаа энэ эмэгтэй тал ингээд нэг юм сэтгэлээ илэрхийлэх тал дээр жоохон дутмаг, тэгээ жоохон айцтай байж бас байж болцсохгүй харагдаж байна. За тэгээд энэ харилцаанаас сурах ёстой зүйл нь болохоор ерөөсөө ингээд нэг хайрыг ингээд юм мөрөөдөл, тэ зүгээр нэг юм хөнгөн мөрөөдөл, нэг юм хийсвэр зүйл гэж одоо бодхоос илүүтэйгээр юм бодит амьдрал дээр ч гэсэн ингээд хамтдаа бүтээж болдгоо шүү. Энэ их юм хайрыг, энэ их юм баяр баясгалыг, энэ их юм сэтгэлийн мэдрэмжийг цааш нь үргэлжлүүлээд явах боломжтой шүү гэдэг энэ зүйлийг ер нь бол сурах гэж та хоёр маань энэ орчлон дээр бас энэ амьдралдаа дахин тарсан байна. За дээрэс нь эмэгтэй талаас болохоор энэ харилцаан дээр сэтгэлээ одоо ингээд бүрэн илэрхийлэхээс айхгүй байх, тэ хайрлагтай өөрийгөө алдахгүй, тэ алдаж магадгүй гэсэн юм айдсыг бас одоо даван туулах. Тэр хүнд ингээд мэдрэмжээ одоо өхөөс, тэ бүрэн одоо мэдрэмжээ илэрхийлэхээс, ярилцахаас гэдэг юм уу, юм сэтгэлийн хүнд итгэх энэ мэдрэмжийг одоо нуухгүйгээр, тэ ил гаргаж сурах. Эмэгтэй талаас бол нэг ийм бас сургамж энэ харилцаанаас тэ энэ амьдралдаа сурах ёстой сургамж юм байна. Энд бас ингээ гараад ирсэн байна л та. Six of Pentacles маань бас доошоо гараад ирсэн байна. За тэгэхээр ерөөсөө энэ амьдралдаа та бол ингээд хүнд итгэж сурах, дээрэс нь хүнд бүрэн мэдрэмжээ илэрхийлж сурахыг энэ харилцаанаас сурсан байх ёстой байсан байна. За дээрэс нь бие биенийхээ түшиг тулгуур болох. Тэгээ энэ харилцааг уулын цааш нь үргэлжлүүлэх ёстой гэдгийг аль тал маань ингээд ухамсарлаад ойлгоод тэгсэн бол одоо энэ харилцаа маань одоо ингээд урд насны одоо биелж чадаагүй харилцааг энэ амьдралтаа бас бүтээх, биелүүлэх боломж нь бас байсан байна. За тэгээд магадгүй одоо энэ ингээд хайрыг картуудыг харахлаа надад яагаад ч мэдэхгүй бүр үнэхээр юм романтик хүмүүс уулна, юм амар юм романтик юм харилцаа байсан бохоо. Одоо хэдэн зуун жилийн өмнө те нэг юм үлгэр мүлгэр дээр гардаг, кинон дээр гардаг шиг нэг тийм амар хайр, мөрөөдлийн юм хайраар холбогдсон хоёр хүн байна. Тэгэнгүүт одоо энэ удаа та хоёр маань ингээд уулзахаараа яг тэр нэг юм үлгэрийн тэр кинон дээр гардаг л зөвхөн тэр хайрыг биелүүлэх, бодит амьдрал дээр буулгах, тэ нэг тийм одоо зорилготойгоор учирсан хүмүүс бол яг энэ хоёр дахь бүлгийг үзэж байгаа хүмүүс юм шиг надад санагдлаа. За тэгэнгүүт энэ талд би зүүн талд болохоор тэр эрэгтэй хүний одоо тэр таны бодож байгаа тэр эрэгтэй эмэгтэй хүний тухайн үеийн одоо урд насны мэдрэмж, тэ юу гэж боддог байсан, энэ харилцаан дээр ямар мэдрэмжтэй байсан гэдгийг одоо энэ зүүн талтаа гаргаад авсан. За тэгэнгүүт тэр хүн бол энэ ингээд Ten of Cups гараад ирсэн байна. Тэгэхээр энэ эрэгтэй хүн бол магадгүй энэ харилцааг маш юм урт хугацааны тэг одоо нэг гэр бүл ийм гэр бүлийн төвшөнд хүлээж исэн. Тэ гэр бүлийн төвшөнд одоо ингээд авч явна, тэ амьдралдаа ингээд энэ доктортай гэр бүлийн төвшин одоо ингээд харж исэн харагдчихээн. Тантай ингээд гэр бүл болохыг тэ суугаал хүүх шухттай болоод тийм айгүйх юм ад жаргалтай дүүрэн ийм гэр бүл энд одоо энэ харилцааг эхлүүлэхтэй бодож исэн байна. За тэгэнгүүт тэр эрэгтэй хүн маань King of Swords. За одоо энэ одоо магадгүй тэр хүний төлөөллийн өтер байсан байна. Маш их юм мэдлэгтэй, маш их юм юмыг ингээд логикоор хардаг. Тэгээ хит ингээд сэтгэл хөдлөлөөрөө альва зүйлийг шийдвэрлэдэггүй. Тархиар одоо тэ шийдвэрээ гаргадаг ч гэдэг юм уу. Тийм
Дээрэс нь аюух одоо шудраг тэгээд магадгүй зарим тал дээр жоох юм хөдөн хөндийг харагддаг байж болно. Жоох юм сэтгэл хөдлөхөөсөө илүү тархиндаа илүү их юм тархиараа шиддэг, тархиндаа ингээд жоох өдөртүүлсэн нэг тийм төрлийн эрэгтэй хүн байсан харагдаж байна. За тэгээд энд Eight of Wands байна. Тэгэхээр энэ харилцаанд маш их юм гинтийн бөгөөд маш хурдан ингээд үүссэн, дотнолсон, маш хурдан ингээд сэтгэл хөдлөлтөд одоо багдгүйгод ингээд анхны харцаар дурлалдаг ч гэдэг юм уу. Маш хурдан ийм харилцааг ингээд хурдан өрнүүлээд явсан харагдаж байна. Энэ эрэгтэй тал бол тань ингээд анхны харцаараа дурлал тэнгуүтээ шууд ингээд гэр мэрэгчин гадаа очиод тухайн үед одоо аль зууны мэдгүй шүү дээ бид нар тэгэхээр яа ч юм ингээл гэрчин гадаа очиод таны гуугаал цонхны чин гадаа ингээл яг л нэг Ромео Жюльетт дээр гардаг шиг айгүй юм хурдан өрнөлттэй маш их юм хурдан танд ингээд сэтгэлээ илчилсэн маш их танд одоо гэдэг юм маш юм хайртай ингээд ийм сэтгэл хөдлөл ийм доотлсон мэдрэмжээ танд ийм маш юм хурдан одоо ойлгосон үйл хөдлөлөө ч гэсэн айгүй хурдан авсан харагдаж байна. За тэгээд энд бас Ace of Pentacles маань харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө юм тухайн үед манай энэ таны бодож байгаа эрэгтэй хүн маань маш их юм материалын тал дээр ийм боломжийн амьдралтай бас гайгүй эрэгтэй хүн байсан харагдаж байна. Магадгүй одоо гэдгийг нэм харц марц арт гэхээсээ илүүтэйгээр бас нэг юм хэрэгэм зэрэгтэй хүний хүүч гэдэг юм уу. Тиймэрхүү бас байсан байна. За тэгээд энэ хажууд нь болохоор хангид минь буруу хараад гарсан байна. За тэгэхээр ерөөсөн ийм жоохон уламжлал сэтгэлгээтэй хүн байсан байгаа харагдаж байна. Ингээд нэг юм жоохон хийсвэрч гэдэг юм уу жоохон юм уламжлал сэтгэлгээнээс арай өөрч гэдэг юм уу тийм гэхээсээ илүү яг нэг юм дэг журамтай айгүйх юм уламжлалт магадгүй одоо гэдгийг таныг ингээд айгүйх болцоонд авч яваад хэдэн болцооны дараа ингээд гэр бүлтэй танилцсан гэдэг юм ингээд нэг юм ёс журам айгүйх одоо баримталдаг. Одоо энэ King of Swords-тай ч гэсэн юм харах юм бол яг нэг тийм байдал бас ажиглагдаж байна. За тэгээд тантай холбоотой энэ эрэгтэй хүн яг энэ харилцаан дээр жоохон юм яг нөгөө юм өөрийнхөө энэ ухаантай энэ логик сэтгэлгээтэй нэг юм төлөв төвшин ийм эрэгтэй хүнийхээ занг юусоо энэ харилцаан дээр юусоо гаргаж ирж чадаагүй харагдаж байна. Яагаад ч юм энэ харилцаан дээр юусоо ийм төлбөргүй эсвэл одоо нэг юм хит юм хатуу шүүмжлэлтэй ханддаг ч гэдэг юм уу. Эсвэл нэг юм энэ харилцаан дээр жоохон эргэлцсэн өөртөө жоохон ихтгэл муутай заримдаа нэг юм яг нэг юм жоохон урам зориггүй гэх юм уу жоохон өөртөө ихтгэл жоохон муутай байсан бахна энэ харилцаан дээр. Магадгүй та өөрөөс нь илүү гоё өөрөөс нь арай илүү байсан болоод энэ эрэгтэй хүн жоохон юм ихтгэл муутай таны хажууд байхдаа жоохон юм одоо энэ альфа чанар гэдэг шүү дээ. Тийм зүйл нь жоохон унаад байдаг ч гэдэм юм яа тэгэхээр та өөрөөс нь арай илүү одоо мэдлэгтэй ч гэдэм арай илүү одоо тэр гэр бүлтэй тиймэрхүү тал дээр бас арай илүү гэр бүлийн эмэгтэй хүн байсан учраас энэ эрэгтэй хүн таны хажууд байхдаа яг нэг юм мундаг нэг юм ухаантай зангаа бас харуулж чадаагүй байж магадгүй. За тэгээд юу гэдгийг энэ дээр дахиад нөгөө Seven of Cups маань буруу гараад ирсэн байна. Тэгэхээр энэ дээр зүг гараад ирсэн. Тэгэхээр энэ харилцаа ер нь бол ийм маш их юм хийсвэр маш их юм мөрөөдлийн ийм харилцаа байсан ч гэсэн эрэгтэй тал ерөөсөө тэрийг тэгж хүлээж авч чадаагүй байна. Эрэгтэй тал арай илүү их одоо нэг юм уг хүний маань юм логик сэтгэлгээ ингээд аливаа зүйлийг нэг юм хөрсөн дээр буулгадаг зангаасаа болоод ерөөсөө яг нэг юм таны мэдэрчээсэн шиг нэг юм тогтолсон ийм хийсвэр ийм мөрөөдлийн харилцаа гэж хар үедээ харж байсан гэсэн магадгүй танаас салаад ингээд гэрлүүгээ харих замдаа ч гэдэг юм уу яг энийг бодит болгоод байсан за бит хоёр ингээд бүтгүүдээ
ингээд үүдийн хоёр талын эцэг их дургуутсандаа ч гэдэм үү. Тэг ингээд нэг юм шахалт дарамт дээрээс нэг юм хөрсөн дээр ямар нэгэн та хоёрыг суулгахгүй мөнгө барахгүй магадгүй энэ мөнгөтэй санхүүтэй холбоотойгоор та айгүй юм баян чинэлэг айлын охин те манай энэ маань болохоор нэг юм одоо пэйж нь ч сайн шим би нэг юм жинжмент ч юм уу те нэг тиймэрхүү байсан учраас яг тантай байхдаа айгүй юм мөрөөдлөөрөө те ингээд нэг юм гоё өөрийнхөөрөө байж чадаад бусад үед танаас холдсон үедээ яг юм өөрийнхөө амьдрал дээр хөрсөн дээр буугаад тий би хитрхийх мөрөөдөд байна да энэ хийсвэр амьдрал байна да тий энэ зүйл маань ингээд бодтой болох боломж манаас юм жоохон ховор дооч гэдэг юм уу тий нэг юм эсэргээрээ бодох эсрэг юм сонголт хийх гэдэг юм уу тийм бодилсан бас мэдрэмжтэй байдаг байсан байна. За тэгээд энэ эрэгтэй хүн маань энд for funds манд буруу харж ирсэн байна. Тэгэхээр ерөөсөө энэ дээр буруу харж ирсэн хөтөр маань энд гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө нэг юм та хоёрын харилцаа маань албан ёсны гэр бүл болж чадахгүй те нэг юм сааталтай жоохон юм удаашрсан ч гэдэм үү иймэрхүү үйлдэлийг магадгүй эрэгтэй талаас хийсэн байгаа харагдчихэв. Тэгэхээр ерөөсөө тийм хамгийн сүүлд салах шалтгаан нэг салах те болсон одоо шалтгаан салах одоо ийм үгийг эрэгтэй тал гаргасан. Яагаад гэхлээр эрэгтэй тал арай илүү одоо энэ харилцааг тэ арай илүү бодитоор хүлээж аваад арай илүү нэг юм жоохон сөрөг тал руугаа ч гэх юм уу те өөртөө итгэдэггүй байдал ч гэх юм уу тиймэрхүү зүйлүүдээсээ болоод эрэгтэй тал маань энэ харилцааг өөр насандаа ингээд дуусгасан. Гэхдээ яг уу дуусгасан эрэгтэй хүн ч гэсэн энэ эрэгтэй хүн бол те энэ өөр насны энэ харилцаанд бол бүр нэрэн танд бол унтлаа те анхны арцмарцаар дурлаад маш их юм эрэгтэй хүнээс гарч болох хамгийн юм романтик те маш их юм сэтгэл хөдлөсөн зүйлийг мэдэрч исэн. Яг тэгээд тэр зүйлээ ингээд хаалт хийгээд болох шийдвэрийг гаргана гэдэг бол эрэгтэй хүнд бол маш хэцүү гэсэн нь бол үсэн ойлгомжтой. За тэгээд яг энэ юм хийсвэр мөрөөдлөөрөө хэрвээ явсан бол магадгүй те ингээд нэг нэрхтээ хүн зөрөгтэй алхам хийгээд те нэг юм төрхөн зурж яг нэг юм сэтгэл хөдлөлөө те жоохон бодит болгоод төр жоохон ингээд тархиа те ингээд юм хит хэцүүл боддог энэ байдлаа уул нь бол хойш нь тавьсан бол маш юм гэрэлтэй ирээдүйтэй ийм зүйл тэ маш их юм хайр халамж баяр баясгалангаар дүүрэн юм гэр бүлийг зогслоож чадах байсан да гэдэг одоо бодол энэ хүнд байнгын төрдөг ч гэдэм үү те магадгүй танаас салсныхаа дараа ч гэсэн энэ эрэгтэй хүн таныг маш их боддог өгүүлдэг тухайн үед авч исэн тэр их одоо сэтгэл хөдлөл догтлсон тэр мэдрэмжээ айгүйх юм урт хугацааны туршид ингээд боддог байсан байх ер нь бол тэгж болов сайн мэдрэгдэж байна. За тэгэхээр тэр хүн бол ерөөсөө л танд бүр үнэхээр гүнзгий те бүр үнэхээр юм эрэгтэй хүнээс гарч болох хамгийн юм хайр халамжаар дүүрэн романтик байдлыг илэрхийлсэн те ийм хөзрүүд хөдлөнгөр гараад ирсэн байна. Тэгэхээр бол энэ эрэгтэй хүн бол танд бол нэр үнэхээр өмж тусдаллаа дурлсан боловч те ингээд нэг юм илэн талангуу те ингээд нэг юм ярилцахаас эрэгтэй хүний те илэн талангуу ярилцахаас одоо цухтдаг те юм ярианы зүйлээс цухтдаг байдал дээрэс нь өөрийгөө ингээд дарддаг өөрийнхөө хүсэл эрмэлзлийг дарддаг тэгээ нэг юм өөрийгөө жоохон хойш тавьдаг те өөрийгөө голдог за эдгээр мэдрэмжүүдээс болоод энэ харилцааг ер нь бол эрэгтэй тал дуусгасан харагдаж байна. За тэгээд тэгэнгүүт одоо энэ тал руу бүгдээрээ эмэгтэй талыг харцгаая. Эмэгтэй талын одоо ямар одоо энэ харилцаан дээр мэдрэмжтэй байсан энэ урд цагт те яг ямар мэдрэмжтэй байсан дээрээс нь энэ харилцаанаас юу одоо энэ насанда ойлгох те ямар зорилготой энэ харилцааг энэ одоо амьдралдаа эхлүүлсэн ч гэдэм үү иймэрхүү зүйлийг бас олж мэдээ. За тэгэнгүүт энэ харилцаан дээр энэ эмэгтэй хүнд энэ Tree of Cups тэгээд Tree of Wands за Moon за эдгээр өдрүүд бол за тэгээд энэ Ten of Swords за энэ өдрүүд
дээшээ гарч ирсэн байна. За тэгэнгүүт энэ эмэгтэй одоо та бол энэ эрэгтэй хүний хажууд тэг маш их юм баяр баясгалантай тэг байсан харагдчихээн. Маш их юм сэтгэл хангалуун, маш их юм баяр баясгалантай. Магадгүй та хоёр маань найз нөхдөөрөө дамжуулж танилцсан тухайн үед тэг найз нөхдөөрөө ингээд одоо гэдгийг тухайн үеийн одоо нэг бүжгийн үдшилэгч гэдэг юм уу те тиймэрхүү зүйл дээр магадгүй тэр залуу анх таныг хараад те сэтгэл хөдлөлөө анхны харцаар дурлалсан. Тэнгүү таа ч гэсэн тэр хүнд те яг тэр ингээд юм найз нөхдөдөө та ингээд яг юм одоо энэ зурган дээр гарч байгаа шиг те ингээд бүжиглээд яг нэг юм таны нэг юм жаргалтай инээж байгаа нэг юм тулаахан ийм мэдрэмжид чинь танд энэ эрэгтэй хүн дурлалсан. За тэгээд магадгүй одоо гэдэг найз ч гэдэг юм уу те найзынхын найз шиг гэх мэтчлэн ер нь л энэ найзын холбоотой бас танилцчихсан харагдаж байна та хоёр маань. За тэгээд за энд ингээд дэвэл дотор гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө тэгээд маш юм хүчтэй сэтгэл танд төрүүлсэн энэ эрэгтэй хүн бол бүр үнэхээр юм шунмаар те бүр ингээд маш их юм хүсэлтэй хүсэл эрмэлзэл дүүрэн ч гэдэг юм уу юм маш их юм хүчтэй юм сэтгэлийн таталцлаар одоо бие махбодын донтолц ч гэдэг юм уу те бүр ингээд нэг юм хайр дурлалын таталцлаас гадна те ингээд сэтгэл зүй бие махбод одоо бүх зүйлээрээ те бүр ингээд донтох хэмжээнд танд одоо энэ эрэгтэй хүн таалагдсан байх нь шүү дээ. Дан ганц одоо сэтгэл зүрх те ингээд нэг юм романтик зүйл гэхээсээ гадна магадгүй та хоёрын одоо шунал тий тачаалч гэдэг юм уу тиймэрхүү зүйлээр хүртэл айгүй юм эмэгтэй танд нэрхтэй хүн бол айгүй юм илүү байсан харагдаж чинь тэрүүгээрээ ч гэсэн одоо үтгийн илүү их одоо энэ эмэгтэй талд энэ нэрхтэй тал илүү таалагддаг ч гэдэг юм уу тий нэг тиймэрхүү бас айгүй их биеиндээ бүр юм донтох хэмжээнд бүр ингээд та энэ нэрхтэй хүн тийм обсесс болж исэн байх нь. За тэгээд за тэгэнгүүт за энд ингээд мөн үзэр манаас гараад ирсэн. За тэгэхээр ерөөсөө та тэр хүнийг магадгүй тэр хүнтэй дандаа нэг юм оройн цагаар болдог гэсэн гэж болно. Тэ дандаа ингээд нэг юм өдрийн цагаар гэхээс илүү өдрийн цагаар ингээд хүмүүсийн нүднээс тэ нууцаар уулзах боломжгүй учраас шөнийн цагаар айгүйх уулздаг тэ орой морой уулздаг байхсан байж боломжтой. За дээрэс нь та тэр хүнийг гих мэдрэмж нь маш их юм бодлаантай ч юм уу тэ нэг юм эргэлзээ дүүрэн байдаг байсан харагдаж байна. Энэ эрэгтэй хүнийг бодглохлоор л та ягаад ч мэдэхгүй ингээд нэг юм эргэлзээл тэ нэг юм юу мэдэрч байгаагаа ингээд илэрхийлэх боломжгүй юм шиг. Тэгтээ нэг юм зүн совин гэдэг зүйлтэй тэ хөтлөгдөөл тэ нэг юм өөрийнхөө бодолд хөтлөгдөөл тэр хүн рүү ингээд тэмүүлээд байдаг. Тийм бас мэдрэмжтэй байсан байна. Энэ нэмэгтэй тал бол эрэгтэй талтай. За тэгэнгүүт за энэ ингээд Ten of Swords манаас гараад ирсэн байна. Тэгэхээр бол ер нь л та тэр хүнээс болж, тэгээ энэ эрэгтэй хүнээс болж маш их зүйлийг ингээд одоо маш их юм сэтгэлийн шарахыг авсан. За дээрэс нь маш их зүйлийг энэ эрэгтэй хүнээс болоод бүр маш их зүйлийг боддог тэгээ бүр ингээд нэг юм итгэлтэй нэг юм сэтгэлийн шарах ч гэдэг юм уу бүр ингээд тартагтаад болтол үнэхээр энэ эрэгтэй хүн ингээд таныг ингээд шархлуулж чадсан байгаа байхгүй юм бүр ингээд тий одоо болимэли тий дахиж хүнд дурлахгүй ч гэдэг юм барин тийм мэдрэмж өөх хэмжээнд тий бүр ингээд босч чадахгүй болтлоо ингээд та энэ эрэгтэй хүнээс олж маш их шаналж исэн тухай тий бүр гэнэ хэлэх үг болтохгүй болоод шүү дээ. Маш их боддог, маш их шаналдаг те таныг одоо нэг тийм байдалд айгүйх энэ эрэгтэй хүн тэгээ холбоотой энэ харилцаа маань дараа нь ийм байдалд оруулсан байна. Тэгэхээр магадгүй их хүн үедээ маш их юм сэтгэл хөдлөл одоо ийм хайр дурлал ийм айгүйх ийм
сайхан гэгээлэг юм байсан зүйл маань магадгүй та энэ хүн танаас боли те ингээ гэр бүл болох тал дээр өөрөө бодож исэн гэдгийг нь та мэдчихэл байсан баг. Тэ ингээд гэр бүл болох талаар ярилцдаг байсан ч гэдэм юм. Тэгсэрнэ эцэст танаас болох шийдвэрийг гаргасны дараачаас та ягаад ч мэдгүй нэг юм энэ хүнд итгэснээрээ нэг юм ар нурамдаа хутгалуулсан юм шиг те нэг юм хүнд хуурдагдсан юм шиг нэг тийм мэдрэмжээсээ болоод бүр ингээд маш их өөрөө гэж шаналж исэн харагдаж байна. Магадгүй энэ зүйлээсээ болоод та одоо энэ насныхаа одоо учралтай энэ хүнд бас нэг юм сэтгэлийг илэрхийлэх тал дээр жоохон асуудалтай тий. Энэ хүнтэй харилцаан дээр яг нэг юм өөрийнхөө байж чаддгүй ч гэдэм үү сэтгэлээ бүрэн илэрхийлж чаддгүй байгаа ч магадгүй тий энэ зүйлүүдээсээ болоод өмнө нь маш их урт насндаа маш их юм шаналж исэн насаа болоод энэ хүн дээр одоо хүртэл нэг юм итгэж чадахгүй тий яг юм сэтгэлээс илэрхийлж бүрэнгүүтэд илэрхийлж чадахгүй байгаа ч магадгүй энтэй бас холбоотой харагдаж байна. За тэгээд та ч гэсэн одоо юу гэдгийг энэ хүнтэй тэгтээ ирээдүг бас харж байгаагүй биш харж исэн байгаа байхгүй юу? Энд ингээд телефонс маань гарч исэн. Тэгээ ирээдүг энэ хүнтэй төсөөлөөд тэ яг хуу энэ хүн шиг шууд ингээд сэтгэл бүр ингээд юм шууд ингээд гэрлээл хөвг шухтаалал гэдэг юм хараагүй ч гэсэн та энэ хүнтэй тодорхой хэмжээнд тэ юм харилцааны ирээдүг ингээд харж исэн. Тэгээ ирээдүгөө ингээд өшөө цааш нь үргэлжлүүлэх өсөө ингээд тэ өшөө илүү цаашлуулах боломж юу вэ те гэдэг зүйлийг бас таа ч гэсэн дотроо бас бодож л байсан харагдаж байна. За тэгээд тэгэнгүүт энд ингээд фул хөдөр маань доош гараад ирсэн байна. Тэгэхээр магадгүй энэ харилцаан дээр эрэгтэй таал таныг те одоо яг тэр ордноос ч хулгайлаад ч гэдэг юм уу ордноос ч те ингээд одоо та ингээд юугаарч дутхгүй яг ийм элбэг хангалуун өссөн те ямар нэгэн ийм ноёны ингээд охин байсан гэж бодоход энэ эрэгтэй хүн болохоор танаас нэгээс хоёр шат доошоо те нэг юм жандин ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү хүн байсан одоо энд ингээд жанжны үйл яваад ирсэн юм шүү дээ. Тэгэнгүүт магадгүй энэ эрэгтэй хүн танд санал тавьсан байж болно те надтай ингээд бүх зүйлийг тгээс эхлэх үү те ингээд энэ их одоо юу гэдгийг бэлэн одоо энэ нэр хүнд ч гэдэг юм зүйлээс ягаад хоёлаа ингэж яв юм авъя ч гэдэг юм те өөр газар руу очиж амьдраа ингэж бүх зүйлийг те ингээл хайрлахад энэ их зүйлийг ингэж байхад нэг юм хийсвэр те энэ их юм хайр сэтгэл ийм зүйл байхад хоёлаа явъя гэхэд гэдэг асуултыг танд тавихад та магадгүй тэрэн дээр ийм ихтгэлтэй байгаагүй те шууд ингээл үсрээл тгий станеран хайрлахад те юунаас л чамаагүй тгийс чамаагүй эхэлнэ гэдэг зориг танд бас байгаагүй харагдаж байна. Магадгүй тэрнээс болоод таны одоо энэ харилцааг ирээдүг харах зүйл маань 3 тон дээр байгаа бол энэ хүнийх болохоор сэтгэл хөдлөл маш их танд маш их дурлсан маш их юм одоо зүйлтэй учраас хайр сэтгэлийн зүйлтээс учраас энэ хүн бүр ингээд арга хүртлээ магадгүй бодцоод тэгээ таныг ингээд үйлдэл хийхгүй байна. Тэгээ намайг ингээд бүрэн сонгохгүй байна гэдгийг чинь магадгүй энэ эрэгтэй хүн мэдсэн учраас гэр бүл бас бодлоогүй за гэр бүл болох те энэ хүн надаас болоод одоо энэ нэмэгтэй энэ надаас болоод бүх зүйлийг орхих хэмжээнд бас биш юм байна гэдгийг магадгүй анзаараад болиё гэдэг шийдвэрийг те та миний одоо ингээд миний энэ төшөг толгор болох бас бэлэн биш юм байна ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлийг магадгүй эрэхтэй олж мэдэж хараад бас энэ харилцааг дуусгасан байж магадгүй. За тэгээд тэгэнгүүт одоо энд болохоор Ace of Swords маань буруу гарч ирсэн байна. Тэгэхээр энэ харилцаан дээр яг нэг юм үннээрээ бас байж чадаагүй. Тэгээ яг ингээд шууд 100% үнэн тэгээ 100% одоо юу гэдэг тодорхой бас байгаагүй харилцаатай байж магадгүй. Нэг юм ойлгомжгүй те магадгүй энэ одоо ингээд энэ хүн ч гэсэн одоо хамт байхдаа та хоёр ингээд бүр амар романтик маш их юм аз жаргалтай ингээд ийм жаргалтунд умсан хэрнээ хоёулаа л хоёр талд ганцаараа байх үедээ маш их зүйл боддог. Одоо энэ хүн жишээлбэл ингээд хийсвэр байдлаас арай илүү бодит зүйл рүү те таны байхгүй үед арай илүү бодит зүйлийг боддог. Арай илүү одоо ингээд бодит амьдралыг ингээд боддог байсан бол та болохоор энэ хүний тал дээр энэ хүнийг байхгүй ингээд нэг юм энэ хүнтэй арай үнэн те
шудраг ч гэдэг юм уу тэр талаас харьцаагүй талаараа бас их боддог байсан харагдаж байна. За тэгээд энд нөгөө нэг Six of Pentacles маань гараад ирсэн. Тэгэхээр ерөөсөө эмэгтэй талаас энэ харилцаан дээр яг нэг юм тэнцвэртэй харилцаа гэж бол ерөөсөө хардаггүй, мэдэрдэггүй байсан харагдаж байна. Тэгээд энэ эрэгтэй тал нь магадгүй энэ урд насндаа маш их өгдөг, маш их одоо ингээд тэ романтик үйл хөдлөлөө явдаг, тэ ингээд сэтгэл санаагаа илэрхийлдэг, маш их юм мэдрэмжүүдийг өгöd байгаа хэрнээ эмэгтэй тал жоохон яг юм аваад байгаа хэрнээ эргүүлээд өгөх тал дээр жоохон юм асуудалтай. Яг нэг юм бүрэн гүйцэд тэ энэ эрэгтэй хүнд одоо нэг юм сэтгэлээ илэрхийлж чадахгүй артаа нэг юм татлаад түтлээтэй тэ одоо гэдэг энэ эрэгтэй хүнийг дагаа явуул аав ээж маань явах болчих тийм үү. Нэг тиймэрхүү бодлын үднээс ерөөсөө энэ хүнд нэг юм ихэн үедээ ч тийм үү тэ ингээд өөрийгөө бүрэн гүйцэд ингээд зориулж чадаагүй харагдаж байна. Тэгэхээр нөгөө юм баланс нь алдагтаад эндээс өгөөд идэг энд нь аваад байгаа хэрний ийшээгээ эргүүлж өгөхгүй болохоор энэ эрэгтэй хүний маань нэг юм хүсэл зориг ч гэдэг юм уу тийм танаас авдаг нэг юм урам зориг нь магадгүй багтаад тэгээ багасаад байсан харагдаж байна. За тэгээд за энд Five of Wands манаас гараад ирсэн. Тэгэхээр та хоёр маань ерөөсөө нэг юм маргалдах ч гэдэг юм уу те ингээд муудалцахтай ингээд юм хэрүүл хийх ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлээс айгүйх зайлсхийдэг. Урд наснда ерөөсөө бараг тэгдэггүй. Гэхдээ нэг юм зөрчил тэмцэлтэй ч гэдэг юм уу те энэ дотоод зөрчил бол энэ эмэгтэй хүнд бол маш их байсан байна. Тэгэхээр ерөөсөө ингээд харахаар ерөөсөө энэ урд наснда энэ эмэгтэй нь яг нэг юм хэрэгэм зэрэг ч гэдэг юм уу те ингээд нэг юм зүйлээсээ болоод те нэг юм артаа нэг юм зүйлтэй учраас тэ ямар нэг юм санхүүгийн тал дээр ч гэдэг юм уу эсвэл эцэг их ч гэдэг юм уу тэ нэг юм кинон дэр гардаг шиг л хит одоо нөгөө юмнуудасаа холдож чадахгүй холдох боломжгүй тэ тийм зүйлүүдээсээ болоод маш их юм дотоодын зөрчилтэй тэрнээсээ болоод маш их шаналдаг энэ хайртай хүнээ дагаа явчих одоо нэг юм жоохон зориггүй ч гэдэг юм уу тэ үйл хөдлөх хийх боломжгүй нөгөө талаасаа одоо өөрийгөө золиослох тэ өөрийгөө золиослоод ингээд гэртээ үлдээд тэр зүйлээсээ болоод маш их шархалсан одоо хүн байгаа хгүй урд наснда тэгж бол харагдаж байна. Тэгэхээр магадгүй энэ наснда та энэ зүйлээсээ болоод энэ туулсан урд насныхаа энэ туулсан одоо энэ их өөрийгөө золиослоод хайр сэтгэлээ сонгохгүй те ажиллаач гэдэг юм уу гэр бүлээ ч гэдэг юм уу те иймэрхүү зүйлийг сонгоод явснаасаа болоод одоо энэ наснда ийм магадгүй энэ харилцаанаас болоод одоо энэ одоо ингээд одоо энэ амьдралтаа штэ өөрийгөө золиослох тал дээр тэ айгүйх юм бэлэн тэ одоо нөгөө хүндээ одоо энэ амьдралтаа магадгүй та тэр хүндээ маш их өгдөг энэ хүн болохоор аваад байгаа хэрнээ бас танд эргүүлж өгөхгүй ч гэдэг юм уу тиймэрхүү байдалтай харилцаа одоо энэ амьдрал дээр бас байж болно. Тэгэхээр ерөөсөө энэ хөдлүүдээс харахад та хоёрын энэ харилцаа бол урд насны урд наснда угаасаа бүр маш их юм романтик сэтгэлтэй романтик юм биеиндээ хайртай биеиндээ юм сэтгэлтэй чин сэтгэлийн нэг юм хайр байсан. Гэхдээ тухайн үедээ та хоёр маань бүтээгүй. Тэгэнгүүт энэ наснда болохоор дараа төрөлтөө хоёлаа бүтээ буцаад нийлээ ч гэдэм үү дараа төрөл гэж байдаг бол магадгүй ингээд нэг юм хэрэгэм зэрэг ч гэдэм үү иймэрхүү зүйл байдаггүй ертөнцид чи бит хоёр таарах юм бол ингээд учрыг гэр бүл болъё гэдэг юм одоо зорилготойгоор та хоёр маань таарсан хоёр хүн байна. За тэгэнгүүт одоо энэ амьдрал дээр та хоёр маань дахиад эдгээр асуудлууд маань арай өөрөөр та хоёрын амьдралд гарч ирнэ одоо жишээлбэл эрэгтэй нь одоо хит их юм бодоод яг юм хит их юм боддог чанараасаа болоод таныг алдах ч гэдэм үү яг нэг юм урд насны амьдрал ер нь ингээд энэ амьдралын танд ер нь юм өгөгдөл нь байж идэг ер нь хараад хахад яг юм ерөөсө хол тэс өөр болдоггүй юм шиг надад санагддаг. Тэгэхээр ерөөсө яг энэ зүйлүүд энэ зан характер шиг юм танд одоо хүртэл байгаа тэр хүнд ч гэсэн байгаа.
Тэгэхээр ерөөсөө энийг яг урьдчилж ингэж мэдснээр энэ харилцаагаа аваржуулдаг тий. Ингээ нэг юм би ийм зүйлээ засах хэрэгтэй юм байна. Тэр хүн маань тэрийг засах юм бол энэ харилцаа маань дээш нь харах юм байна тий гэдэг зүйлийг бас харж болдог. Авч болдог тий засах болдог учраас за энэ насанда магадгүй та хоёр маань гэр бүл болох тий аль биесны харилцаатай болох бие биендээ сэтгэлээ илэрхийлэх тал дээр тий илүү их одоо анхаарах. За тэгэнгүүт энэ эрэгтэй хүн маань ч гэдэг юм одоо хит их юм таныг хажууд ийм урам зориггүй ч гэдэг юм уу тий өөрөө ингээд нэг юм дутуугаар үнэлэхгүй байх тал дээр бас сурах юм бол магадгүй энэ харилцаа маш их юм урт хугацааны тий гэр бүл болох харилцаа нэг бүрэн боломжтой гэдгийг ингээд хөдрөөд маань бол харуулж байна. Магадгүй энэ амьдрал дээр ч гэсэн та бүхэн маань тий яг нэг юм та ч гэсэн өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй тэр хүн маань ч гэсэн таны хажууд тий нэг юм зөрөгтэй алхам хийхгүй ч гэдэг юм уу нэг юм өөрийгөө бүр бүтнээр илэрхийлэхгүй мэдрэхгүй тий магадгүй хит их бодоо сэтгэл хөдлөлөө сонсохгүй ч гэдэг юм уу янз янзын иймэрхүү зөрчлүүдээс болоод маргаан зөрчлүүдээс болоод та хоёр маань хин дахиад ингээд маш их шархлаад үлдээд тий үлдэх боломжтой. За хэрвээ үнэхээр одоо тэгж аль ушааны тий ингээд салаад ч гэдэм одоо тэгсэн хойноо энэ мэргийг үзэж байгаа бол дахиад дараачийн амьдрал гэж байгаа тий магадгүй тэр үедээ дахиад та хоёр маань уулзраад дахиад яг нэг юм туулсан зүйлээ дахиад ингээд эргээд туулах тий ягаад энэ гэр бүл гэдэг та хоёр цаанаасаа л нэг юм гэр бүл болох нэг юм зоригтой тий хоёулаа нэг юм хүсэлтэй зүгээр цаанаас нь хүчээр ингээд та хоёр гэр бүл болох ёстой гэдэг зүйл биш. Зүгээр л та хоёр хоёулаа л гэр бүл болохыг хүсдэг. Хоёулаа л нэг юм харилцаан дээр байгаа гэр бүл болох харилцаа та хоёрт ингээд нэг юм байгаа хүсэл байгаа, сэтгэл байгаа. Зүгээр одоо энэ насныхаа амьдрал дээр болох уу? Эсвэл одоо энэ насны маань амьдрал дээр болохгүй учраас дараа нь төрөлдөө болох уу гэдгийг бол та хоёр маань одоо шийдэхээр юм байна. Тэрнээс биш одоо та хоёрын харилцаа бол цаанаасаа л бүр энэ их романтик, энэ их бие биенээ гэсэн сэтгэлтэй, энэ их одоо нэг юм тиссэн, туулсан зүйлүүдийг бол хангалттай гэр бүл болох, тий урт хугацааны ирээдүг харах та нэг ийм сэтгэл бол та хоёрт бол байдаг. Тэнгүүд одоо энэ амьдралаа дараа төрөлтөө юу ч гэдэг юм уу. Тэр л одоо та хоёрын маань сонголт шийдвэр болох нэ. За тэгэнгүүт би алт руу өдөр сонгож байхдаа энэ өдрөөсөө хөдөр гаргаж ирэх юм бэлээ. Энэ харилцаатай холбоотой ийм бүх дээрээ суулгацгаая. What do you want? Ерөөсөө за ингээд би нэгээр нь эхлээд арт толчих. Тэгээ та бүхэн маань хараад хадгалаад авч болно. За тэгэхээр за миний харж байгаагаар бол яг л одоо энэ тий та юу хүсэж байна тий нэг юм та юу хүсэж байна тий та өөрийнхөө төлөө илүү их одоо хүсэж байгаа одоо нэг бусдын одоо амжилт тий баяр баясгаланд одоо ингээс хөргөөр одоо хүлээн авч байгаа бол та бол ингээд өөрийнхөө төлөө илүү их зүйлийг хүсэж байгааг нь шинжээ. Тийм болохоор өөрийгөө бүгдээр энэ комфорт зоноосоо буюу тав тухтай одоо газараа ингээд өөрчлөх хэрэгтэй. За тэгэнгүүт за энэ болохоор биелэлт гэдэг утгаар гарсан байна. За тэгээд
зорилгоо биелүүлэхийн тулд хин нэгний зөвшөөрлийг одоо авах шаардлагагүй. Тэ энэ аялал бол таныг ингээд очих ёстой газар чинь тэ хөтлөнө гэдэгт итгээрэй гэдэг бодоо гарч ирсэн байна. За тэнгууд энэ болохоор за дотоод хүч гэдэг утгаар байна. За тэгэхээр энэ маань болохоор өөрчлөх одоо боломжгүй зүйлд одоо ингээд өөрийгөө бити ялтаарай. Өөрчлөх одоо боломжтой зүйлтэй ингээд анхаарлаа хандуулаад тий хандуулах хэрэгтэй. Танд одоо ингээд бүх зүйл байгаа шүү гэдгийг сануулсан байна. Танд бол одоо ингээд оюуны боломж ч гэдэм үү тий сэтгэлгээ ирч хүч бол ингээд танд байгаа. За тэгэхээр ерөөсөө энэ хөзөр маань таны өнгөрсөнтэй холбоотойгоор магадгүй та бүхэн маань та хоёр маань гэр бүл болж чадаагүй учраас бусдын нэг юм гэр бүл болсон тий зориг гаргаад тий бие биендээ итгээд биенийхээ төшөг толгуур болслоод нэг юм зоригтой алхам хийсэн хүмүүст гэр бүл болсон хүмүүс магадгүй та хоёр маань айгүй хатаархдаг байсан баг. Тэгээд энэ хин нэгнээс тий хүссэн зүйлээ хийхэд хин нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэдэг магадгүй нэмэгтэй талаас тий энэ урт насандаа ингээд эцэгхэн зөвшөөрөөгүй те тэгэнгүүт энэ харилцааг ер нь бол заавал ингээд хүн хүссэн зүйлээ хийхэд хүний зөвшөөрлийг авах хэрэг байдаггүй шүү гэдэг ч юм иймэрхүү зүйл тухайн энэ харилцаанд өнгөрсөн үед илүү их одоо хэрэгтэй байсан үг санагдчихээн. За тэгээд одоо бүх дотоод хүчийг мэдрэх. За энэ бол ингээд та хоёрын хоёулангийн маань холбоотой үг байсан байна. За ингээд. Энэ бол ингээд дотоод хүч гэдэг зүйл бол тий та хоёрт хоёуланд нэг болон энэ харилцаанд ингээд байсан. За тэгэнгүүт заавал ингээд өөрийгөө алтлахгүйгээр тий өөрчлөх боломжтой гэдгийг ингээд анхаараарай тий ирч хүс сэтгэлгээ шиг юм энэ хандлага гэдэг зүйл ингээд бүх хэрэгтэй зүйл чинь ингээд байгаа шүү. Тэгэхээр яг та хоёрын амьдралд одоо та хоёрт ингээд хайр сэтгэл тий ингээд бүх зүйл ингээд байсан ч гэсэн магадгүй та хоёр ийм аль алин зөрөгтэй алхам хийгээгүйгээс аль алин нэг ийм зөрөгтэй алхам хийгээд ирээд өөрийгөө хөтлж чадаагүй үедэл жоохон нэлээд харамсдаг байсан уншлага надад санагдлаа. Аргагүй хай бүр ийм их юм хайрын хөзөр бүр ийм их юм сэтгэл мэдрэмжтэй романтик байдал бүр нэг юм деважин шиг юм мэдрэмжтэй байсан хоёр маань яг тэрийг ингээд бүтээж чадаагүй гэдэг бол тий яг насан туршдаа хамт амьдарч чадаагүй гэдгийг хүлээн зөвшөөрж бодно гэдэг бол надад ч ихсэн уншлах хийж байгаа надад хүртэл айгүй юм хэцүү санагдчихээн. За тэгэхээр ер нь бол урд насны уншлага бол нэг иймэрхүү. Дээрээс нь одоо энэ амьдралтаа юг өөрчлөх, ямар хандлагатай байх те гэдэг зүйлийг бас би чадлаараа хэлж өгсөн баг. За тэгээд та бүхэн маань бас энэ уншлага маань таарч байгаа бол ингээд засах зүйлээ засаад энэ харилцааг илүү ингээд гэрэлтэй, илүү хэм хүссэн те юм боломжтой зүйл рүүгээ хөтлөөрэй. За тэгээд үнэхээр одоо нэгэнт одоо магадгүй өнгөрсөндөх тий аль тушаанд ингээд салаа явцсан хүнээ бодоод энэ харилцааг үтсэн бол за дараагийн амьдрал гэж байдаг тий дараа төрөл гэж бас байгаа. Урд насны төрөл гэж байх юм чи дараа төрөл гэж бас байгаа. Тэгэхээр тэр үедээ одоо илүү их энэ харилцааг болгож бүтээх тал дээр илүү их анхаарлаа төвлөрүүлээрээ. Тэр үед дараа төрөлдөө магадгүй та хоёр маань илүү одоо зоригтой болцсон, илүү их одоо зүйлийг энэ амьдралаасаа сурсан, тэ илүү их юм туршлага хуримтлуулсан тийм одоо хөгшин сүнс болох учраас магадгүй та хоёрын амьдрал маань дараа төрөлдөө гэрлэлт болж тэ энэ их юм тогтолсон мэдрэмжээ ингээд насан туршдаа мэдрэх. За тийм амьдрал магадгүй та хоёр дараа төрөлтөө хүлээж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол энэ харилцаа бол одоо өмнөх төрөлтөө бүтээгүй энэ төрөлтөө хэрвээ бүтээж чадчихвэл тэ та хоёр маань ингээд зорилгоо биелүүлсэн гэсэн үг. За энэ амьдралдаа ч гэсэн ер нь бүтээх боломжгүй бол дараа төрөл болон тэ дараачихаа
бий. Тэгээ дараачихаа зүйлд ингээд тавьж үлдээх, тавьж явуулах хэрэгтэй юм байна л та. За ингээд 2 дугаар бүлгийн маань ер нь уншлага дуслаа. Үзсэнд баярлалаа.